Костя нохойн гайхалтай түүх. 1995 оны 100 Оросын холбооны улсын Самара музейн ойролцоох автомашины үйлдвэрийн хурдны зам дээр залуу хосууд нохоотойгоо гуруулаа аялж явсан боловч гинтийн авт тээврийн осол болж бүсгүй газар дээрээ амиа алджээ. Харин залуу нь эмнэлэгт хүрэж амьдсан боловч биеийн дийлэлгүй хэдхэн цагийн дараа хайрт бүсгүй гэхээ хараас нөгөө ертөнцийг зорьсон байна. Гэвч хослоос ганц самтан амьд үлдсэн тэдний хайртай нохой байлаа. Уг нохойны нэрийг мэдэх ямар ч боломж байгаагүй тул хүмүүс түүнийг Костя хэмээн нэрлэх болсон байна. Уг нэр нь итгэлтэй тууштай гэсэн утгатай юм. Костя герман хонч нохой байсан бөгөөд цагдаагийн газраас ор сургахгүй зогтсон байдаг. Гэвч хэдхэн хоногийн дараа эргүүлийн цагдаа хурдны зам дээр явж байгаад замын хажуу зогсож байгаа Костяг олж харан таньж түүнийг авах гэсэн боловч нохой зугатаажээ. Хэд хоногийн дараа уг замаар давхиж явхад мөн л нохой байсан байранда байсаар л байлаа. Удалгүй цагдаа нар уг газрыг ослын газар байсныг олж мэджээ. Ийхүү хамт ажилдаг цагдаагийн албан хаагчтай хэлснээр тэд бүгдээрээ очиж Костяг хараад барьж авах гэсэн боловч тэднээс сухтаагаад л байсан байна. Иймд түүнийг хүслээр нь байлгахаар шийдэж хоол хүнс өгөөд орхиж одсон байдаг. Энэ цагаас хойш Костя осол болсон замын хажууд эзнээ хүлээж цас бороо салхитай гэд жилийн ямар ч үед хажуугаар өнгөрөх машин бүрийг дагаж гүйдэг байлаа. Уг байдлыг хотынхан ч анзаарч Костяч олонд танигдаж хайрлагдаж эхэлсэн юм. Хүмүүс түүнд зориулж үүр барьсан бөгөөд зарим нь түүнийг гэртээ өөрчилж авахыг хүртэл оролдсон боловч аль нь ч амжилтгүй байсаар байлаа. Костя өдөр бүр өрөвдөлтөөр эзнээ хүлээж замын хажуугаар гүйж заримдаа гунигтайгаар зүлгэн дээр хөвтгийг нутгийнхан хараад ихэд өрөвддөг байлаа. Түүний хүмүүсээс авдаг зүйл нь зөвхөн хоол хүнс байв. Орсон суугчид Костяд маш их хайртай болж түүний түүхийг амьд томог болгосон ба Костя нохойн тухай түүх Орос орон даяар нийтлэгдэв. 7 жилийн турш эзнээ ийм байдалтай зам дээр хүлээдэг байсан нохой гинэт нэг өдөр алга болсон байлаа. Нутгийнхан Костя санаа зовон эрлийн ажиллагааг сайн дургахны оролцоотойгоор эхлүүлж 2002 онд түүнийг ойд өгсөн байдалтай байхыг олжээ. Түүнийг яаж өгсөн талаар хэд хэдэн таамаглал байдаг. Костяг ачааны машин дааш алсан ба жолооч нь хүмүүсийн хил амнаас айн нотлох баримтаа далдлахын тулд түүний шарилыг ойд нь хууж хариуцлагаас мултарсан гэх цоо яриа тархсан байдаг. Гэсэн хэдий ч түүний биед гэмтлийн шинж тэмдэг илрээгүй юм. Алдарт нохойгоо алдсан нь олон орсон цуугчдын хувьд харамсалтай мэдээ байлаа. Түүний дурсгад зориулан нохой бидэнд хайр хувиршгүй сэтгэлийг заасан гэсэн бичгтээ гар хийсний сурчлагын самбар бүхий зүйл босгосон боловч салхинд хийсэн сахилгагүй хөвгдөд чулуу шидэн сүйтгэсэн тул Толити хотод Костяд зориулан 1.5 м өндөртэй 250 мянган рублийн өртгөөр хүрэл хөшөө босгосон байна. Өнөөдөр уг хөшөө нь хязгаарч оруулшгүй үнэнч байдлын бэлэгдэл болж шинхэн гэрэлсэн хосуудын очих дуртай газар болсон байна. Мөн Костяд зориулсан дуу байдаг ба Александра Павлогийн Watch Dog гэдэг нэртэй дуу байдаг юм байна. Хэрвээ миний энэ хөв бичлэг танд таалагдсан бол доорх дансаар дэмжиж дэмжлэг үзүүлээрэй.